сайхан үзэсгэлэн намайг өрсөн явуулд. Тэгээд үг хэлэх завшаан тохиолдлоо өөр баярлалаа. Адуу гэдэг юм чинь хүний нийгмийн хөгжлийн түүхэнд асар өндөр үүрэг гүйцэтгэсэн юм байдаг юм аа. Адуу соёл иргэншлийн хөдөлгүүр гэдгийг ялангуяа Монголын нийгэмд бол адуунаас хүчтэй үүрэг гүйцэтгэсэн монголчууд тусалсан адуу байхгүй. Дэлхийн адууны өдрийг тэмдэглэх сандыг Монгол улсын ерөнхийлөгчөөс өөр хүн гаргахгүй. Тэгээ манай дүрслэг урлаг зураачдын гол нэг гол сэдэв бол энэ хурдмар шүү дээ. Адуу шүү дээ. Хүүхэд үзэг саас нийлүүлэнгүүтээ сэсэрлэгт байхдаа адуу зур морь зурж эхэлдэг. Тэгээ тэр монголчуудын морины зураг, морины уран бүтээлийн оргил хэсгийг одоо өнөөдөр энд харж байгаа баяртай байна. За ер нь монголчууд морийг дүрслэх өөрсний уран сайхны сэтгэлгээний арга гэж бий. Жишээ нь Хардал Жанжин Бэйсийн зурсан зурагнуудыг амгалан зураач 70-аад оны сүүлээр үзэсгэлэнгээ гаргаад тэгээ тэн дээр амгалангойч сөөрөө морь зурсан хүн. Тэгээ тэн дээр тэр зурагнуудыг надад ямар ачиртай юм харахад нэг сонин бүгдээ энэ бол Монгол хүний уран сайханчлал, Монгол хүний сэтгэлгээгээр гаргаж байгаа тэр дүрсэл ямаг надад сайхан ярьж өгшөөшин. Тэр шиг одоо Хардал Бэйсээс эхлээд одоо миний мэдж байгаа хамгийн саатхан тэр болж байна шүү дээ чи. Тэгээд энэ өнгөрсөн 20 дугаар зуунд бол энэ бас 20 дугаар зууны сүүлийн хагас нэг реалист чиглэлээр зурсан морь дүрсэлсэн манай зураачийн сайхан бүтээлүүд их биш дээ. Одоо тэр Азарганы цолдоон эмнэг сургах шиг түмнийхэн тэр ойгоо зурганд өгдөг. Тэр мэтэл үргэлжил өнөөдөр энд явж байна. Манай орчин үеийн зураач өөрийнхөө орчин үеийн Монгол хүний сэтгэлгээгээр 21-р зууны үеийн Монгол хүний сэтгэлгээгээр уран сайхны дүрсэл хийсэн гаргасан одоо энэ сайхан үзэсгэлэн. Алла энд одоо энэ үзэсгэлэн гаргасан та бүхэнд их баярлалаа. Дэл сүлэнд чинь салхи эргэдэг болохоор адуу чи тэнгэрийн амьтан юм билээ. Иргэдэн налаа зогсоход төшигтэй байдаг болохоор адуу чи анд юм билээ. Хурдан хөдгийн давхаанд урын үзүр цалхин эсгэрнэ уулын огийн үсэн сугсраад дөрөв тавгш хүргэн байна адуун зүсэрэ сайхан байна адуу чин би жаргаж явна өвсөн халуурч усан харзлаад улсын дундаа дулаахан байна тулай сайхан зоо сортоод түмэн агтэн тарган байна адуу минь зүсэрэ сайхан байна адуу чин би жаргаж явна Тэсэлтэ наадам өтгөр чаргамаг тодороод Монгол асар тайраг шуугж хурдныг шагшилдана хоёр үлзид уулын дайчин давхилт морднэ холын говёсоо тодорсон их мандан хүлгүүдээ эрдэм төгдөр морно яачд мордо шинжээд эрдэм хүлгүүдэрийг түрүүн магнаас хурдсан их
манлай нутгийн хурд хургасан нар зуяан дээр их адууны салхин буян хичгийн тоостой сэвшсэн их манлай хүлгүүдэн их говийн хурдаахоо сартай манхан шаргамын төрүүлээд ирнэ хөө түнчиг олон хүний дундаасаа миний зүрхний ганцхан тэрмэн тормож харагдана хөө мянган чиг олон адууны дундаасаа агнаг сартай манхан шаргамын төрүүлээд ирнэ хөө мянган чиг олон хүний дундаасаа миний зүрхний ганцхан тэрмэн тормож харагдана хөө холжаадах хоороо шашиндэлэ кисгэн салхитад дулан хурдлаа шагуула тэнцдэг мөрминэ хоо эстэ хараад янцгадаг эстэ хараад эвшэдэг эрдэн цэргийн манда уурагч хурдан хүлээгэмэн толгойдоо хуваа цацаатахаар хатадэрэн тууран харагч боттаргаа ханардан суудаг мөрминэ хоо эштэй хараад янцгадаг эснэ хараад ившэдэг бууж мурдагт намхан буруу зүгийн намхан буян цэргийн манда урагч хурдан хүлээгэмэн маш гоё байна. Тэгээ одоо энэ ухаантай миний хүүгийн зураг энэ том үзэсгэлэнгийн салхийг хаглаад зарагдсан байна. Энэ өнөрөөгийн энэ хөөрхөн зураг байна. Тэгээд ийшээ явбал одоо ингээд таньдаг зураачдын зураг зөндөө байна. Тэр энэ ингээл зураачдын зураг зурсан зураг зөндөө байна. Тэгээ Монгол мөр бол ер нь хямартай хаа байсан Вьетнамаас дахиад Монгол орноо хэдэн төв алсаад хүрээд ирж байна. Тэгээ жижигхэн биетэй хэрнээ айгүй чадaltaй. Монгол мөрөөр бахархаад монголхон баршгүй. Уран зураг бол хүний нүдийг байсгах нь тарихыг ажилуулна. Тэгээд хүн бол зургийг хараад бол өөрөөхөр ойлгоно. Зүгээр шууд зурцсан зураг бол яг хөө тэгээд ойлгоно. Зарим зураг бол маш ойлгомжгүй хэрнээ хүний толгойг маш их ажилуул тийм тайлэгдшгүй зураг бас байдаг. Тийм зураг надад их таалагддаг. За мэдээж хүүгийн зураг. За тэгээд энэ өнрөөгийн зураг, энэ мор байна сайхан зургнууд байна. Зурхайнаас алдрын брэнд дүүхэлцдэг болохоор адуу чи хиймэр юм билээ. Зуусан амгаач нь халуун байдаг учраас адуу чи гал юм билээ. Зуултнаас чинь газар үнэртдэг болохоор адуу чи их хорон юм билээ. Дэл сүүлэнд чинь салхи эргэдэг болохоор адуу чи тэнгэрийн амьтан юм билээ. Дэрэгтэн налаа зогсоход түшигтэй байдаг болохоор адуу чи анд юм билээ. Төрөлдөрдөн бомшол төргөн бүдэлтэй хүлэгний Сэхэ урагшаад үлэм одор жон сэтгэлний баяраар бэлтэлнаа
автомашинаар урдамны актер бүдэг хурдамнаа амун басаган наманадалжа оншигтэй төрнөр бүдэгнэ шүдэхэд одороо шүдэтэй тагадаайдага үлээ миний гахтабана үсэтэй дадитэй богонхэ шүдэхэд одороо шүдэтэй тагадаайдага үлээ миний гахтабана үсэтэй дадитэй богонхэ шүдэхэд одороо шүдэтэй тагадаайдага үлээ миний гахтабана үсэтэй дадитэй богонхэ